Европоор аялах 2 дугаар хэсэг аялал маань эхэлж байна. Яач чамаа хайгаад. Дуушуутаагаа капхан анзарч байгаа хаа. Энд баг нэг амьдрчмаа санагдаад байна шүү. Буцаа таалхан дээр хүрээд ирсэн биз дээ. Байр ахынд бол хоёулаа гэрлэхүү гэж хүрсэн. Дээр нэг винонд аягдчихдаг гэнэ. Автобусаас албаар хоцорчихлаа. Маш олон зурч юм байна. Урт палаж намируулаад байнга инээсэн гоё байгаа. Сошиал дээр тавьсан зурнуудаа энд авахулдаг гиншээ үзэгчтэй. Үнэхээр гайхалтай хотод орж ирээд байна үзэгчтэй. Бидэнтэй хамт байгаарай. Сүр жавхлантай архитектур, эрх чөлөөтэй байдал, гудамжны олон хүний урсгал, за энэ бүхнийг харж сонсож мэдрэх ёстой өвөрмөц чуулганыг үүсгэдэг үнэхээр гайхалтай хот байна. За усан дээрх хотын ихэнх хэсэг нь Венецийн арлууд дээр байрладаг. За энэхүү хот нь бол их газар болон за далаа дээр гэсэн хоёр хэсгээс бүрддэг. За асар олон тооны гүүрээр холбогддог хотоо. Венецийн түүхэн төв бүхэлдээ ЮНЕСКОгийн соёлын өвийн жагсаалтад багтсан. За 14-өөс 16 дугаар зууны үеийн архитектурын жишээ энд хадгалагдсан үлдсэн тул энэ бол гайхах зүйл биш юм аа. За энэхүү хотыг Ла Доминанте, Серенissima, Адриатын тэнгисийн хатан хаан, усны хот, гүүрнүүдийн хот, гэрлийн хот хэмээн дууддаг. За Венецийг дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын дунд оруулан тооцдог. Дундад зууны үе болон сэргэн мандалтын үеийн Венецийн бүгд найрамд тулсан загалмаатны аяндаа болж исэн газар 13-аас 17 дугаар зууны эцэс хүртэл худалдаа арилжаа урлагийн томоохон төв байсан. Венец бол умард Италийн төвөнд бөгөөд Адриатын далайн хойд иргэн намагтай элсэн тохойд байрладаг. 1300 жилийн турш бие даасан улс, 800 жилийн турш их гүрэн, харин тусгаар тогтнолыг нь Наполеон булан авч Австрийн хараанд байсан хотоо. 1866 оноос хойш Италийн бүрэлдэхүүнд нийлсэн. За эдийн засгийн хувьд аялал жуулчлал орлогынх нь гол их үүсвэр бөгөөд за үүнийгээ дагаад шил, нэхмэл, за тор зэрэг хийдэг үйлдвэртэй эдгээр нь хотынхоо иргэдийг ажлын байраар хангадаг юм.
Венецид ирсэн хүн бол энэ гондоло одоо гэдэг энэ завин дээр сууж үзэхгүй бол Венецид ирсний хэрэг байхгүй. За энэ бол одоо Италийн тэр дундаа Венец хотын одоо бэлэг тэмдэг болсон энэ зав байдаг. За энэ зав бол ерөнхийдөө бүр ингээ албан ёсоор юм байна. Нэг 30 минут суухад ингээд 80 еврогод бүр ингээд зогсоод болгон дээр үнийн бичсэн байдаг юм байна. За Венец хотод ирсэн хүн бол энэ Венецийн энэ одоо 118 арлыг холбосон 100 гаруй энэ усан сувгуудыг за дээрэс нь холбосон энэ 400 гаруй гүүрийг үзэх гэж энэ гондола гэдэг завин дээр сууж үзэхгүй бол одоо энэ Венец хотод ирээд хэрэггүй. За энэ гондола гэдэг зав бол одоо энэ Венецийн бүр бэлэг тэмдэг болсон. За энэ завин дээр суухдаа за энэ завны одоо жолооддаг хүн нь бол бас одоо лиценз авдаг. За энэ хүн бол лиценз авахдаа 4 янзын шалгалт өгсөн байна. За 4 янзын шалгалт өгөхдөө энэ шалгалтын дээр ирсэн жуулчин болгонд одоо түүхээ сайн ойлгуулж ярьж өгдөг. За дээрэс нь энэ хүн түүхээ одоо байнга ингээд апдейт хийгээд үргэлж нэг түүхээ дахин ярихгүй. За дахин тэрийг бүр судалж шинжилж бас ярьж өгдөг. Ястаа гинэ. За энэ хүнээс сая би асуулаа. За түүнээс гадна энэ хүмүүс ингээд хар өмдтэй ийм судалтай цамцтай малгайтай байх хэвээр. За дээр нь одоо 4-өөс дээш хилтэй байх хэвээр гэж. За энэ хүн гэхэд одоо шилбэл Англи, Испани, Франц, тэгээ Итали ингээд би 4 хилтэй гэж тэгж байна. За 4 хилтэй байна. За дээрэс нь тэгээд нөгөө энэ хотынхоо түүх, за тэгээд дээр нь далай одоо бас мэдлэгтэй далаа мэдлэгтэйч байх хэрэгтэй гэн. За тэгээд маш олон төрлийн мэдлэгтэй дээр нь лиценз авахд бас хэцүү байдаг гэн. За энэ лицензийг бол баг үе удам дамжиж авдаг юм байна. Ерөнхийдөө эцгээсээ өвлж авдаг гэж. За одоогоор 600 гаруй хүн энэ гондола гэдэг завыг эзэмшдэг лицензтэй байт юм байна үзэгчтэй. За ингээд сайхан энэ Венец хотоороо үнэхээр Венец хот бол одоо энд ирсэн жуулчин болгоны сэтгэлийг хөдөлгөдөг. За дээрэс нь энд ирсэн хүн бол одоо энэ маш их романтик хот гэдгийг мэдэрнэ. За яг гэвэл үнэхээр одоо энэ олон 100 жилийн түүхтэй энэ одоо сувгуудаар ингээд яваад энэ олон гүүрнүүдийг хараа явж хат нэг тийм үлгэрийн орчинд очсон юм шиг сэтгэл төрнө. За түүнээс гадна энд одоо Марко Поло төрсөн. За мөн одоо нөгөө нэртэй Казанова ч бас энд төрсөн түүхтэй. За Казановаг одоо өөрийнхөө тухай ном бичсэн байдаг шүү дээ. Одоо миний өөрийн түүх гэдэг. Тэр түүхэн дээрээ болохоор зэрэг бараг л одоо тухайн үеийнхээ бүх одоо том эзэнт гүрний том одоо эзэгтэй нартаа бараг би холбоотой байсан гэж ярьдаг. Одоо Казанова бол одоо маш тийм юутай нэртэй хүн шүү дээ дэлхийд. За тэгээд Казанова, Марко Поло хоёрын төрсөн. Тэгээд Венецид болоод энүүгээрээ бас гол нь Марко Пологоороо бас их бахархаж явд юм байна. За ингээд энэ сайхан хотоор ингээд аялаад зугаалаад аялаа эхлээд явж байна үзэгчтэй. За бидэнтэй цаг байгаарай. За Венецид ирсэн хүн болвол жуулчин болвол хавар юм уу намар ирэхэд их тохиромжтой байд юм байна. За өвлийн цагаар болоод мэдээж зөөлөн ураа амсгалтаж гэсэн маш их одоо мантай байдаг учраас бас аялахад жоохон тохиромжгүй бас хэрүүн салхитай. За намар одоо бид нар ингээд өнөөдөр 9 сарын 20-нд ирсэн байна. Үнэхээр тийм сайхан зөөлөн нарлаг баг их тохиромжтой юм байна. За 100 бол одоо 30-аас дээш градус маш халуун байдаг учраас одоо энэ зам аваар ингээд явж явахд бол одоо халуун наранд тохиромжгүй гэж яшаа үзэгчтэй. Тэгээд та бүхэн за Венецид зорж ирэх юм бол ялангуяа намар л их зүгээр юм байна гэж бас хэлэх гээд байна. Энэ нөгөө юу гарден байхгүй хүмүүс айгүйх ярьдаг байсан гэж. За түүнээс гадна үзэгчид бас их асуудаг өн энтрийн талаар нэг хаяа нэг хэлж өгөөч ээ гэд. За энэ удаад ерөнхийдөө бол нөгөө booking.com-оор яг намар ирэхэд бол их зүгээр. За Венецид хавар юм намар ирүүлэх тохиромжтой цаг агарын хувьд зундаа бол маш халуун байдаг. За одоо бид нар 9 сарын өнөөдөр 20-нд ирэхэд бол ийм сайхан халуун 22 градус байна. Тэгээд booking.com-оор зочдуудлаа авчдаг. Тэгээд зочдуудл бол ерөнхийдөө гайгүй 100 еврогоос эхэлнэ. Тэгээд энэ гондолагийн хувьд бол одоо 30 минутын 80 евро гэдээ бүр ингээд зогсоол болгон дээр бичсэн байдаг. За энд бол нэг үн мөн хаялцах тийм биш. Энд чинь албан ёсны лицензтэй болохоор зэрэг ерөөсөө тийм бүх юм нь албан шугамаар явагддаг. Тийм болохоор 80 евротой байхад бол 30 минут энэ одоо юу Гранд Канал гэдэг яг гол одоо нөгөө юугаараа бас ингээд явцдаг. Энэ суугаараа.
Тэгээд одоо бид нар яг ингээд Гранд канал руу явж байна. За тэгээд ингээд эргэн тойрын энэ 100 гарan одоо энэ олон сувгуудаар ингээд холбогдсон хот маань ингээд явж байгаа л нэг зогсоол тааралддаг. Тэгээд энийг бол ерөнхийдөө 30 минутаар авчаад явчихад бол ерөнхийдөө их юм үзэж шүү үзэгчтэй. Yeah, 160. 160, but right now is how long? Айл болгон одоо ингээд айл болгоны урд ийм завнууд байсан чинь энэ завнууд айл болгон том жижиг одоо завтай байдаг гэж байна шүү дээ. Тэгэхээр аргагүй л энэ олон одоо энэ тэр утга сая бид нэрийг явж байхад энэ заваараа одоо айл нүүж исэн. Тэгэхээр энэ мэдээж энэ олон каналын дунд байдаг хот болохоор бас тэгж байгаа л да. За түүнээс гадна энэ нөгөө Венецид ирэхэд бас бид нар одоо нөгөө Мюнхенээс шууд 500 км нэг 3 цаг ирээтэй машинаар яваад ирсэн. За ер нь онгоц вагон энэ төр нь бол нэлээд үнэтэй байдаг. Тийм болохоор ер нь машин төрөсчд яваад ирвэл зүгээр. Тэгээд энэ нөгөө их газрын Венец, за энэ арал дээрх Венец хоёрын холбогдсон ийм том гүүр барьсан юм байна. За тэр гүүрээрээ давж орж ирээл энэ хажуу хунд нь машина тавьчаал тэгээ бид нар одоо ингээд энэ яг арлын хэсэгтээ орж ирсэн байгаа. За мэдээж энэ Венец хотод ирсэн хүн болгоно энэ арлынхаа хэсэгтэр энэ 118 арлынхаа одоо байж байгаа газраар явж одоо юмаа үздэг. За ер нь Венец хот бол Адриатын тэнгисийн яг хойд ирэг дээр байдаг. За энэ олон ингээд арлуудаараа ингээд холбогдоод үнэхээр одоо энэ бол хүн амьдралдаа нэг удаа ч гэсэн одоо Венец хот усан дор орохоос өмнө ирж үзэхсэн гэж би маш их мөрөөддөг байсан. Тэгээд 2100 он гэхэд бол эрдэмтэд бол Венец хотыг бүрэн мөсөн усны дор орно гэж үзээд байгаа. За ягаад гэвэл одоо дэлхийн дулаараас болоод далайн түвшин бол өргөлж дээшээ болж байгаа. Тэгээд 1966 онд бол Венец хотод маш ихээр бүр 2 м одоо усан дор орж исэн түүхтэй. За сая бас нэг 2 жилийн өмнөөс нэлээд энэ ус нь энэ дээгүүрээ гарсан явж исэн шүү дээ. Хүмүүс ингээд усны готлоо туулаад исэн. Тэгээ ерөнхийдөө далаа дор орох хотын хамгийн нэгдүгürt нь одоо Венец хот ордог шүү дээ. За бусад замнаас л энэ гондол нь их гоё харагдах юм тий. За ер нь энэ дээр бол нөгөө эртээр үед олон зунд зурш одоо Венец хот бол 1500 жилийн түүхтэй хот. За энэ завыг бол уул нь бол хэрэглээндээ энэ олон сувгнуудаараа одоо аж ахуйгаа эрхэлдэг байсан бол одоо бол жуулчдад үйлчилдэг. Одоо ерөөсө жуулчдын юу болсон энэ зав бол. За Венецид 433 гондолчин байдаг. За энэ тоо тэтгэврт гарах эсвэл шинэ гишүүд ирэхээс үл хамааран ерөөсөө өөрчлөгддөггүй. За мэдээж энэ хотынхоо нөгөө даацад тохируулаад 433-аас илүү завтай олон хүмүүс олшруул одоо хотын дэд бүтэц бүх юмд нөлөөлнө гэж үздэг юм байна. За тэд бүгд гарал үүслэлээр одоо жинхэнэ Венец хотод төрсэн одоо хотын үндсэн оршин суугч байх хэрэгтэй гэж үздэг. Өв залгамжлагдан энэхүү гондол унах хэрхээ олж авдаг. За Венецид ганцхан эмэгтэй гондолчин байдаг юм хамгийн сонирхолтой. Castello che io posso fare per te. Se tu mi amavi, come se fossi per te. Хотын дундуур урсдаг Гранд канал сувгийг гол гудамж гэж нэрлэдэг. Эргийн хоёр талын 3 км хэсэгт 100 гаруй эртний орд харш сүмийн барилгууд одоо сүндэрлж байт юм байна. Нийтдээ 118 жижиг арлаас бүрдсэн 177 сувгуудыг холбосон 400 жижиг гүр байдгийн хамгийн анхных нь 16 дугаар зуунд барьсан Реалта гүр бөгөөд 1854 оны хүртэл ганцхан явган гүр байсан юм байна. За энэхүү хотын байршлын онцлог нь түүний цаг агаарыг тодорхойлдог онцлогийг. За өөрөөр хэлбэл өвлийн улиралдаа маш зөөлөн, дундаж температур нь нэмэх 5 гэх юм орчим. За зуны улиралдаа нэлийн халуун, нэмэх 25-аас нэмэх 27 хэм хүртэл дулаардаг. За усан дээрх хотод зочлох хамгийн тохиромжтой цаг бол
5-аас 6 дугаар сар. За эдгээр саруудад тийм ч халуун биш. Гэхдээ аль хэдийн дулаан болсон байдаг учраас та бүхнийг энэ үед аялахыг бодорой гэж зөвлөе. За удаан хугацааны турш Венец бол Италийн жинхэнэ эрдэнийн чулуу байсаар ирсэн. Олон жуулчид эртний барилгуудыг үзэх гэж, музей үзэх гэж, театрт орох гэж, мөн хотын сувгуудаар аялах, мөн домогт гондолоор аялах гэж энд заран ирдэг. Энд байдаг 400 орчим гүрнээс зарим нь бараг 500 жилийн настай гэж хэлж болно. За харин 11-12 дугаар сард хотын усны түвшин маш их нэмэгдэж маш их үерэлдэг. Тийм учраас та бүхэн Венец руу 11-ээс 12 дугаар сард битгий аядаараа гэж зөвлөж байна. За энэхүү гайхалтай хотод жил бүр 17 сая орчим жуулч ирдэг. За энэ хотын хүм амын тооноос бараг 65 дахин илүү юм аа. За мэдээж та бүхний мэдгээр энэхүү хотод алдарт аялагч Марко Поло төрсөн. Энэ хотын түүхэнд нэгэн гунигтай түүх байдаг. Энэ бол 17 дугаар зууны үед хотын хүн амын 3.1-ээс илүү хувь нь айхтар тахлаар нас орж исэн түүхтэй. За арман өгүүлэг, анекдот, гэрэл зураг, уран зураг, киноноос бид Венецийн тухай өөр гэсэн ойлголттой болсон гэдэгтээ та бүхэн санал нийлнэз. За энд байгаа бүх зүйлийг аль хэдийн хэдэн мянган удаа гэрэл зургийн хальснаа буулгаж дурсалсан гэж хэлж болно. Гэхдээ л энэ хотод газар дээр нэрэхэд үнэхээр бишрмээр байлаа. За үзэгчтэй ингээд энэ хотын дундуур ингээд энэ олон мянган гүүрээр гараад ингээд алхаж явахад за энэ гондоло сервис бол ерөөсөө Баашингийн ийм нарийнхан булан болгонд ийм сервисүүд байгаа. За энэ чинь яг миний энэ хой талд харагдаж байгаа энэ чинь ингээд үнэнд бичсэн. За тэгээд янз янзын орны хэл дээр ингээд үйлчлэн ингээд бичсэн. За тэгээд эндээс ингээд хүмүүс ингээд явж байгаа л нэг гондолонд суугаад ингээд хотыг эргэн тойрон явдаг юм бэ. За энэ бол үнэхээр одоо 9 жуулчин болгоно хийх дуртай ажил. За ийм нарийнхан одоо та бүхэн энэ явж байгааг харж байгаа. Ерөөсөө энэ хотын гудамж эргэн тойрон ийм нарийнхан гудамжнуудаар дүүрэн байгаа. Тэгэл ингээл энэ нөгөө одоо эртний энэ 16 дахь зууны үеэс хойш баригдсан олон тооны одоо эртний хэдэн зуун жилийн түүхтэй одоо 500-аас доош жилийн түүхтэй энэ байшингуудыг бол ингээ хараад сонирхоод ингээд энэ Венецийн гудамжаар бол үнэхээр олон мянган жуулчин. За жилд бол 15-аас 20 сая жуулчин энэ хотод ирж үздэг байгаа. За жуулчдын хамгийн хийх ёстой ажил бол энэ гондоло гэдэг заваар зугаалах ажил юм аа. Далайн эрэг дээрх Адриатын сувд хот нь 1000 гаруй жилийн настай. За элсэн эрэг нь түүнийг Адриатын тэнгисийн давлгаанаас үргэлж аварж байсан гэж нутгийн иргэд ярьдаг боловч энэ хот олон удаа уйр татчихсан түүхтэй. За Венец хот олон үеийн жүжигчид, зураач, яруу найрагчдыг хөглөж уран бүтээл хийх онгод оруулдаг хот гэдэгтээ дэлхийн хүн бүхэн санал нийлдэг. Ойролцоогоор энэ хотод 160 сум, олон тооны орднууд, за Венецийг дэлхийн хэмжээнд далайн том хот, худалдааны хот, урлагийн нийслэл зэрэг онцгой статустыг эзлэхэд хүргэсэн гэж хэлж болно. За энэхүү хот нь өнөөдөр задгаа архитектурын музей юм аа. Олон улсын орчин үеийн урлаг, кино, хөгжмийн наадам, за жүжиг, дуурийн театрууд тэр дундаа шинээр нэгдсэн за Ла Фенице театрууд бол Венецийн гол гайхамшиг, олд амжилтыг байнга дэмжиж байдаг. За хуучин хот буюу далаа дээрх хот нь өнгөрсөн зууны уул мөрийг бол бүрэн агуулж үлдсэн. За эртний архитектур, сувгийн одоо амар амгалан байдал, худалдааны хотуудад өргөлж байдаг олон тооны хүмүүс энэ бүхэн амрагчдыг хэдэн зууны тэртээ давждаг. 21-р зуунд байна гэдэг зөвхөн хажуугаар нь өнгөрч буй хүмүүсийн гарт байгаа iPhone одоо утаснууд орчин үеийн тэмдэг-тэмдэглэл санагдуулдаг. Яг бүх юмыг мартаад өнгөрсөн зуунд очдог гэж хэлж болно.
За Венецийн энэхүү түүхэнтүүд гол үзмрүүд нь төвлөж жуулчид одоо үзэх ёстой газрууд нь байдаг. За гэхдээ та бүхэн энэ хотод ирэхдээ Гэгэ маркийн талбайгаас хоттой танилцаж эхлэх хэрэгтэй. За эндхийн орчин олон тагтаагаараа алдартай. За эндхийн жинхэнэ эд шиг одоо та бүхний нүдийг байсгдаг. За талбайн периметрийн дагуу анхаарал татгууз олон объектууд байдаг. За Гэгэ маркийн сүм бол Венецийн зүрх бөгөөд хотын бэлэгдэл тэмдэг гэж тооцогддог сүм. За энэхүү сүмийг бол 9-р зуунд баригдсан. За одоо ч гэсэн энд олон тооны сүсгтэнгүүд ирж байдаг хэвээрээ. За энд манай эртний 9-с 15 дугаар зуунд хамаарах гайхалтай гэрэл зургууд, урлагийн объектууд төдийгүй Гэгэ маркийн дурсгалууд дотор нь байрладаг юм байна. Дэлхийд алдартай Санта Мария делла Салют сүм нь бас ойролцоогоор асар том сүм болохоор одоо 100 гаруй мянган тусгаалan бий болгосон нуруунд дээр байрладаг гэж үздэгээрээ маш гайхалтай. За энэхүү барилгад нийтдээ 1 сая орчим модон дам нуруу оролцсон юм байна. За Марк болон Теодорын багнууд нь талбайн хамгийн бэлэг тэмдгүүдийн нэг. За тэд сүрлэг хөшөөнүүдээр чимэглэгдсэн байдаг. Гэгэ маркийн баган дээр хүрэл далавчтай арсан наранд сүрлэг гялцаж харагдаж байна. За энэ нь манай эртний өмнөх 5 дугаар зуунд бүтээгдсэн Залматны аян дайны үед Венец рүү зөөвөрлсөн юм байна. Харин Гэген Теодорын баган дээр Венецийн ивийн тэтгэгч гэгддэг Гэгентэн болон түүний хөлд номхруулсан матар бөхөө баримлын бүлэг олонний анхаарлын төвд байдаг юм байна. За энд ирсэн жуулчд бол энд ирж зураг хөргөө татуулдаг юм байна. Их газрын хэсэгт нь далайн бомб болон Марко Поло олон улсын нис сонгоцны буудал, газрын тос боловсруулах үйлдвэр болон бусад үйлдвэрүүд байдаг. За Венецийн багт наадам, Венецийн кино наадам бол яг энэ их газар дээр болтгоо. Энд бол олон тооны хүмүүс ирж одоо энэхүү наадмыг зохион байгуулдаг. Венец айжмаар усан живж байна гэсэн асуудалтай эртний суурийн иргэдч тулгарч байсан. За тэд хотыг 2 удаа дахин босгож өндөр арлууд руу нүүж байсан түүхтэй. Үнэн хэрэгтээ энэхүү сууринг баг хиймэл арал байгуулж бий болгосон гэж хэлж болно. За урт модоор баг нь усгаж дээр нь чулуун тавцсан тогтоож байсан.
За модон багнуудыг ойр ойрхон зоож далайн гүнд. За дээр нь элс чулуугаар хучин учраас одоо агаар нэвтрдэггүй гэж үздэг. За гэхдээ далайн ёрол шүү дээ. Том байшин барихын тулд их гүнзгий суулгадаг байсан тэрхүү одоо урт моднуудаа. За Венецийн хамгийн сүүлийн үеийн барилгууд 16 дугаар зуунд баригдсан. Гэхдээ тэдгээрийн багнууд нь 11-ээс 14 дугаар зуунд зоосон гэд бодохоор үнэхээр гайхалтай. За энэхүү багнуудыг Альпийн нуруунд дургадаг Венецийн Турпентин гэдэг давирхаа гаргадаг шинэс модны гадсан нуруунд дээр одоо барьсан гэж хэлж болно. За энэ төрлийн мод нь давстаа усанд удаан хугацаагаар мууддаггүй болох нь одоо тогтоогдсон. Одоо болтол энэхүү одоо баган дээр барьсан барилгууд дээр хэрвээ шатаж барих юм бол дахиад байшин барьж болно гэж бодохоор үнэхээр одоо гайхалтай гэж хэлэхээс өөр аргагүй. 20 дугаар зууны үед Венец маш хурдан живсэн одоо далайн ёроол руу жилд 5 мм хүртэл живж байгаа ерөнхийдөө. За түүний үр дүнд 20 дугаар зууны үед 23 см тус хот одоо доошлсон юм байна. Хуурай газар нь. За гамшигын гол шалтгаан нь одоо артизан худгаас одоо үйлдвэрлэлийн усаа одоо авдаг байсантай холбодог. За мөн хот айжмаар уурт автах нь газар дээрх объектуудын даралт ихснээс үүдэлтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл барилга байгууламж одоо олон тооны жуулчид хүмүүсийн одоо даралтаас мэдээж болно шүү дээ. 21-р зуунд анх удаа 2008 онд Венецэд анхны үер болж байсан. За Эрдэмтдийн үзэж байгаагаар 2028 он гэхэд Венецэд хүн амьдрах боломжгүй болно. За 2100 он гэхэд бүр мөсөн живж магадгүй гэж үздэг юм бэ. За тийм учраас та бүхэн 2028 он 2100 гэд мэдээж Эрдэмтэд тооцоолж байгаа юм чинь одоо Венец хотод ирж энэ хүү гайхалтай хотыг өөрийн нүдээр үзэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. За үзэгчдээ энэ Венец хотын энэ 400 гүүрнээс хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд хамгийн эртний за энэ Венецэд хамгийн анх байгуулагдсан гүүр бол энэ 12 дугаар зууны үед байгуулагдсан энэ хойдолд харж байгаа Риалто гэдэг гүүр байгаа. За энэ гүүр бол 12 дугаар зууны үед модон гүүр яж байгаа солигцоор байгаад хамгийн сүүлд 16 дугаар зууны үед энэ одоо байгаа байдлаа олж авсан. За энэ Венец хотод ирсэн жуулчин бүрийн хамгийн түрүү ирж за зураг авахулдаг газар бол яалтчгүй Риалто гүүр байдаг үзэгчтэй. За энэ бол үнэхээр одоо усан дээр байгуулагдсан хамгийн үзэсгэлэнтэй гүүр гэж нэрлэгдэх юм байна. Бүх ирсэн хүн энэ зогссон байгаа биз. Энэхүү Риалто гүүр нь яг энэ Гранд Канал дээр байдаг одоо хамгийн том сувган дээр нь байдаг гэсэн үг. За энд бол гарч ирсэн жуулчид энэ дээрээс энэ Гранд Каналыг дээрээс нь харахад бол бас маш гоё одоо үзэмж харагддаг юм.
Энэ ч бас эвгүй юм бэ те. Хөлөө өгдөгч гээд. За энэ Италид хамгийн нэртэй Миланда бас нэлийн хамгийн нэртэй энэ номын дэлгүүр гэдэг юм байна. За энд том цүнхтэй бол оруулдаг юм байна. Тэгээд энэ номоор ингээд шат хийцсэн энэ хавар ингээд дээд талд нь сая би гарч үзлээ гараад хотын нөгөө канал сувг дээр явж байгаа онгоцнуудыг харж мараад ингээд энэ шат мат нь ингээд хуучин номнуудаар ингээд хийцсэн. За энд орж иж бас нэг сонирхож үзлээ. За ерөөхдөө нөгөө Венецд ирсэн хүмүүс явдггүй газруудаар явж байгаа нас содон газруудаар явж үзэж байгаа гэсэн үг л дээ. За энэ нөгөө хүмүүсийн хамгийн их орж ирдэг номын сан гэсэн тэгээд хэрэг болгоод зорж ирсэн. За ер нь бол энд нэг хуучны юм тусмаа, хуучирсан юм тусмаа үнд ордог. За бас энэ дотор бас маш олон тооны одоо амьд муурнууд байгаа. За тэгээд энэ бүр эртний хуучны юмудаа ингээл байлгаал. За тэр Wonderful View гэдэг айгу гоё харагддаг гэсэн тэр нэг өндөр номнуудаар гараад тарахад бол байдаг л нэг каналын зураг байгаа. Гэтэ ер нь бол нөгөө эртнийхээ ямиг хадгалж үлдээд аль болохоор эртний ямиг л одоо 21-р зуунд хүмүүс маш их сонирхдаг болсон болохоор энэгээр бас энэ номны газраас нэлээд л олон хүн цуглуулж чаддаг юм бэ. За тэгээд саяны номон дэлгүүрээр гарангуут ийм нарийнхан гудамжаараа яваал. За энэ бүхэн мэдээж жуулчдын сэтгэлийг маш их татж байгаа. За энд ирсэн 15-аас 20 сая жуулчин жилдээ ирдэг. За ирсэн хүн болгон бас ийшээ ингэж зорж ирдэг байх нь шүү дээ, тий. Цэшэр. За миний энэ хойдолд харагдж байгаа энэ цагаан гандхын чулуугаар бүрхсэн байшин бол та бүхэн итгэхгүй дээ. Энэ ямар нэгэн музей юм уу? Одоо ямар нэгэн одоо юу сүм биш. За энэ бол хотын одоо эмнэлэг. За энэ эмнэлэг дотор бид нар сая ороод доторлохын ингээд орж үзлээ. За тэгэнгүүт оронгууд шууд ингээд эртний одоо бүр 14 5 дугаар зууны үед барьсан энэ одоо багнууд нь яг тэрчгээр. За тэгээ цаашаа нэмдэг бол дотроо маш том. За энэ коронагийн нөхцөл байдлаас болоод уул нь хүмүүсийг оруулаад үзүүлдэг байсан. Сая бол оруулахгүй байна. За хоёр давхарт нь одоо эмнэлгийн тоног төхөөрөмжийг одоо үүсэл хөгжил. За тухайн үед ямар эмнэлгийн тоног төхөөрөмж үүсчихсэн байна, хийжсэн байна гэдэг бүх юмнуудыг ингээд үзүүлсэн маш том музей байна. За доторх нь бол яг хിവэрээ. За ингээд энэ тэнд явж байхад бол дэлгүүрт орсон ч гэсэн яг энэ одоо дээр үеийнхээ яг музейд орсон юм шиг байгаад бол үнэхээр гайхалтай. За тийм болохоор энэ хот бол дэлхийн хамгийн одоо үзэсгэлэнтэй хот, дэлхийн хамгийн одоо 21-р зуунд ийм гайхалтай хотыг үзэх гэж одоо энэ олон тооны жуулчид 14-өөс 20 сая жуулчин ирдэг байх нэ. За энэ нарийнхан гудамжуудаар ингээд зөрөлдөөд ингээд явж хахад бол яг нэг цаг хугацаанаас тасарсан мэдэгдэл одоо мэдрэмж төрж байна. За мэдээж энэ олон зууны түүхтэй хот маань за 1500 жилийн түүхтэй хот маань одоо байшин болгон өөрийн гэсэн түүхтэй болохоор за энэ Венецуудын одоо гонц энэ олон мянган жуулчдаас салгадаг нь ямар ч байшинд орсон ингээд $5. За энэ саяны тэр музей дээрээ $5 гэж байгаа байхгүй. Тэгээд эн чинь одоо аргагүй нөгөө жуулчид энэ хотод ирээд цагийг өнгөрүүлэхийн тулд энэ байшин болгоны дотор орж үзээд ингээд мөнгө өгөөд явна гэдэг бол хотын хувьд мэдээж маш их мөнгө олж байгаа гэдэг би одоо байн нягтлан хүний хувьд дандаа мөнгө ярьж байдаг. Hey. How are you? Great. За энд ирсэн хүн бас нэг санаа авахд их зүгээр юм байна. Ягаад гэвэл одоо энэ хоёр шиг энэ жижиг юу яадаг зав түрээсэлж аваад тэгээд ингээд энэ олон нарийнхан каналуудаар ингээд өөрөө явж үзвэл бас айгүй хямдхан бөгөөд сонирхолтой байж магадгүй. Ягаад гэвэл одоо тэр нэг жуулчдын явдаг газараа болохоор ч тэгээд тэр энэ завнууд нь бас 30 минутын 80 евро гээд тэгээд орон цагаар 100 евро. За тэгээд хамгийн хямдтаа л ер нь тэр таксинууд нь ойрхон газар 30-40 доллар байдаг. Тийм болохоор ийм зав түрээсэлчээд өдөржингөө ингээд нөгөө одоо залуу хүмүүс бол ялангуяа романтиклаад ингээд хоёроор ингээд энэ нарийнхан гудамжаар яваад бас их сонирхолтой гоё мэдрэмж авахар юм байна. За ингээд нарийнхан гудамжуудаар зөндөө явлаа. Тэгэд энэ бол одоо Венецийн хамгийн нарийнхан гудамж. За энэний өргөн нь ердөө 53
сантиметр. За би одоо ийш орлоо. Би баг өргөшөө багтахгүй хаа тий. Үй. Оо. Дөнгөж нэг ингээл таарж байна. Ийм нарийнхан. За ийм гудамжаар нэг ороо үдш ингээд яваад байж байгаа хань шүү дээ тий. Венецчд. За энд зоолчдод маш ихээр 6 даралт юм байна. А? Я? Oh, this oh, this is oh. Perfecto. За ингээд энэ хавар ингээд айлуудын хаалган байж байгаа. Ерөөсөө ингээд гудамжаар явж байгаа хүмүүс ингээд шууд хаалгаар ороод гэрлүүгээ авчих. За ингээд шууд канал руу явж байгаа юм шиг байна баг ингээд. Оо ингээд энэ рүүгээ шууд ингээд сувг руу орчт юм. За эндээс ингэж айл болгонд завтай болохоор за энд нэг зав байж байна. Тэгвэл эндээс шууд завиндаа суугаад ажилдаа явдаг ахна шүү дээ. Эндээс ингээд шууд завиндаа суугаад. За ингээд явангууд ийшээ. Яа. За энд нэг зав ямар ч байсан байж байна. За ингээд ийшээ юм нарийнхан бахнэ. Бенедетти Анна Мария гэдэг айл юм байна л да тий. 5469 гэсэн. За энэ олон байшингууд ингээ хоорондоо наалтцсан шахуу байдаг болохоор ихэвчлэн цонх нь ингээ дандаа хаалттай байд юм билээ. Тэгээд цонхоо хаачаад ингээ хажуугаар нь явахаар ингээ хүмүүсийн гэртээ ярьж байгаа яриан сонсогдоод байдаг. Тэгээд яг ингээ сайн ажиглах юм бол энэ байшингууд ингээ нэлээд далийцсан байгаа. Ингээ далийн мөрий харагдаж байгаа. Яг тэгвэл одоо энэ усан дээр байдаг байшингууд болохоор тэгээд ерөнхийдөө энэ Венецийн байшингууд бүгд одоо ихэнх нь шахуу усан дээр байдаг. За тэгэнгүүтээ доороо одоо маш тийм модоор нэлийн том тулгуурууд байшин болгон тулгуурууд хийдэг. А тэгвэл байшингуудынхаа дээдлийнүүд аль болохоор хөнгөн барилгын материалаар эрт дээрээс эхэлж барьж ихсэн юм билээ. За тийм болохоор аль болохоор одоо хөнгөн барилгын материал ашиглаад за доороо мэдээж дандаа юм модон том ийм тулгууруудтай байдаг. За ерөнхийдөө маш их арга хэмжээ авж байгаа боловч ер нь бол энэ дэлхийн дулаалаас болоод за энэ зууны эцэхэд 2100 он гэхэд ер нь Венец хот бол усан доогуур орох магадaltaй гэж эрдэмтэд бол одоо үдсээр байгаа. За гэхдээ одоо ерөнхийдөө дэлхийн ийм сайхан одоо бүх юм хадгалж ирсэн энэ сайхан хамгийн одоо дэлхийн үзлэнтэй хот усан доогуур орох юм бол үнэхээр харамсалтай. За тийм учраас ер нь хүмүүс бол Венецийг усан доор орохоос өмнө ирж үзэх ёстой гэж ярьдаг. За тиймдээ ч энд мэдээж энэ олон жуулчин ирдэг гэж магадгүй юм л да. За Венец хотод одоо тоо томшгүй олон театр байдаг. За эндээс одоо 4 нэртэй театрууд байдаг. За ер нь Венец дэх театр дуурийн улирал нь 11 сарын сүүлээс 6 сарын сүүл хүртэл үргэлжлэдэг. За концертууд бүтэн жилийн турш болж идэг янз бүрийн концертууд. За дуурийн улиралыг
зорж очих юм бол та бүхэн за 12 сараас эхсүүлээд гэхдээ 12 сар цаг улирлын байдал одоо очид зорчиход тохиромжтой бос учраас 5-аас 6 сар гэхдээ маш их ачаалттай байдаг. За тий та бүхэн энд ирэх юм бол одоо интернетээр одоо театрынхаа плед бүх юмыг төлөвлөчөөд ер нь нэг 4 сар марын хавцаа ирвэл бас тохиромжтой юм болов. За энэ дотроос бид Ла Фенец театрт очиж үзсэн. За Ла Фенец театр нь бол мэдээж Венецийн гол бэлэг тэмдгүүдийн нэг акустик уран сайхны хувьд гайхамшигтай театр. За мөн дуурин театр гэж хэлж болно. За Милан дахь Ла Скала, Неаполитан Сан Карлогийн дараа Италийн 3 дахь гол театр гэж хэлж болно. За энэ театрын хөтөлбөрт Верди, Россини нараас эхлээд орчин үеийн зохиолчдын хөтөлбөрүүд багтдаг. За энд алдартай дуурууд бүжгэн жүжигэн тоглолтууд болдгоо. За нэмж дуртахад энэ бол Венецийн гол концертын танхим театр. За дэлхийн алдартнуудын тоглолт хийдэг цорын ганц театр гэж хэлж болно. За Венецээр аялах ямар ч тохиолдлоос үл хамааран Ла Фенец дуурин театрт заавалж очиж очих ёстой газар. За дараа нь Сан Маркогийн шөнийн гэрэлт гудамжны дагуу зугаалангаа зочид буудалтай буцаж очих нь амьдралынхаа турш үлдэх хамгийн сайхан дурсамж болно гэдгийг та бүхэнд би итгэлтэйгээр хэлж байна. дугаар зууны төгсгөлд Венецийн театр Ла Фенец баригдсан. Хэдийгээр хамгийн сүүлд одоо баригдсан театр боловч түүний тайзан дээр бүх цаг үеийн шилдэг хөгжимчид, гоцол дуучид ажиллаж байсан. Ажиллаж байгаа. За хамгийн агуу хөгжмийн зохиолчид өөрсдийнхөө дуурийг ялангуяа Ла Фенецэд зориулж бичих нь нэг төрлийн хэрэг гэж үздэг юм байна. За энэ нөгөө Венецийн энэ Чикетто гэдэг өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг хөнгөн зуушиг сутгатай April Spritz гэдэг энэ одоо нөгөө юуны өөрсдийнх нь бас юм коктейл байт юм байна. Тэгээ энэ коктейлтой за энийг бол Венецд ирсэн хүмүүс заавал идэх юм байна. За энэ болохоор өөрөөр хэлбэл далхан дээр тавьсан бутерброд юм байна л да. Монголоор бол түргэн хоолны чиглэлээр энийг Венецчууд аягүй хийддэг. За энэ хэд л одоо загастай юм байна. Коктейл нь газар болгонд байдаг юм байна. Энийг бол Италид ирсэн хүн болгон заавал амсч үздэг. Энэ бол үнэхээр амттай гоё. Би бүр явсан газар болгоно энийг уусаар байгаа баг. Гэтэ ер нь нэг алкоголынх нь хэмжээ нэг тийм их биш. Гэтэ бас нэг жоохон хөөрхөн халаачдаг. Энэ нь гоё юм байна. Тэр нь ямар ногоомгоо энэ ногоотой бяслагтай. Энэ болохоор зөв хямтай байна. За энэ нь болохоор бас бяслагтай. Дээдлэг нь одоо улаан вариант юм байна. За ингээд ямар ч гэсэн энэ Италийн Венецд ирсэн хүн заавал энэ коктейлийг оцсон газар болгонд уудаг юм байна шүү. Тэ? Hello. Vado in tu. Okay. Che show даваад юу? Венецийн далайн бомбд нь 26 ачаа 8 зорчиг тээврийн терминалаас бүрддэг жилд 2.3 сая зорчигчдод үйлчилдэг юм байна. Уг бомбд нь шингэлэг ерөнхий болон шингэн ачааг тээвэрлэдэг бүх нийтийн ачааны цогцлбор гэж хэлж болно. За энэ бол Италийн хойд хэсгийн гол шилжинд холбогдсон цорын ганц бомб тийм аа. За бомб болон энэ холбогдох үйлдвэрүүд нь 18,000 орчим хүн ажиллаж амьдардаг юм байна. За аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд далайн бомбтой ойрхон байрладаг Венецийн агаар мандал бол мэдээж хортой бодис ялгаруулж ордон баримлуу төвшөө дурсгалуудыг илэгдэл төрөгддөг гэж үзэж байгаа юм байна. За Венецэд 600 гаруй аяллаа хөлөг онгоц хүлээж авдаг юм байна.
Их газрын Венец бол хурдны замын гол уулзвар. За Венецийг Италийн хойд бүсгүйтэй холбосон улсын ач холбогдол бүхий хурдны замууд. Тойрон хурдны зам нь хотыг дайран өнгөрч Венецийг баруун өмнөд болон зүүн хойд хэсгийн хотын захын дүүргүүдтэй холбогдгоо. За арлын хот нь их газартайгаа Ponte della Libertà гэх төмөр зам автомашины гүүрээр холбогддог. За хотын байршлын онцлогоос шалтгаалan энд бол одоо автомашины зам байхгүй. Нарийнхан чулуун хүчилтэй гудамжууд байшингийн хооронд байдаг бол усан замаар бол хол зочдөг гэж хэлж болно. За тэдний хамгийн алдартай нь Венецийг хоёр хэсэгт хуваасан Гранд сувг юм аа. Хотын хамгийн үзэсгэлэнтэй барилгууд түүний дагуу байрладаг. За тийм учраас та бүхэн заваар аялах нь энэ хотод ирсэн хүмүүсийн гол хийдэг зүйл гэдэгтээ санал нийлнэ үстэй. За нар жаргах үед орон цагаар усан онгоцоор явах нь хамгийн сайн арга. За энэ олон тооны гайхалтай барилгуудын архитектурын онцлогийг тодтосгож өгдөг гэж хэлж болно. За эрхэм хүндэт үзэгчдээ энэхүү гайхалтай хотоор дахин ирэх хүслийг өөрсдөө бид буцаж байна. За энэ хотыг үзэж харж энэ олон театруудын сонирхож бүх одоо үндэс судсын судлан дээрэс нь маш гайхалтай аялыг өнгөрүүлэхэд за 7-оос 10 хоног хангалттай. За түүнээс биш одоо бидэн шиг ингээд ажил хийгээд 4-5 хоног явхад бол бас үнэхээр одоо харамсалтай дахиж ирэх одоо гүн хүслээ дагуулan эндээс буцлаа. За эрхэм хүндэт үзэж та бүхэнтэйгээ дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баярлалаа үзэгчдээ.